Сайн байцгаана үзэгчдээ. Mining Connection нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараар оюутлагын гүний уурхайд тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид болон уурхайн бүтээн байгуулагчид хэрхэн хамтран ажиллаж инновац бүтээж байгаа талаар хүргэх гэж байна. Хүлээн авч үзтэн. Уурхайг өргөн хүрээнд хөгжүүлэхэд ханган нийлүүлэлтийн сүлжээ чухал үүрэгтэй. Mining Connection нэвтрүүлэг нь ханган нийлүүлэх салбарын үйл ажиллагааг гүнзгий ойлголтуудыг ирээдүйн боломжуудыг холбох зорилготой юм а. Mining Connection Монголын уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн амжилт, шинэ технологи, инновацийн боломжуудыг танилцуулж, түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар илүү үр ашигтай, тогтвортой хөгжил, ирээдүйг тодорхойлох чиглэлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Оюутлагын компани хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх стратегтэй үлэмжийн ялгарлыг бууруулах дэлхийн нийтийн хүчин чармайлтыг компани даяараа чухалчилж биелүүлэх арга замыг эрэлхийлнэ гэж тусгасан байдаг. Мөн байгууллагын алсын харааныхаа хүрээнд 2050 он гэхэд оюутлагын үйл ажиллагаатай холбоотой ялгарч байгаа хүлэмжийн ялгарлыг тэглэх зорилт тавьжээ. Энэ зорилттой хүрэхээр дэвшилтэд технологи инновацийг үйл ажиллагаанд эрчимтэй нэвтрүүлсээр байна. Ил уурхай, далдуурхайн тоног төхөөрөмжийн гол ялгаа нь олборлолтын орчин, арга, аюулгүй байдал бөгөөд тоног төхөөрөмжийн онцлогт байдаг. Ил уурхайн газар дээр ил гаргаж, тоног төхөөрөмж, экскаватор, ачааны машин ашигладаг бол далдуурхайн газрын гүнд нуугдсан байршилд олборлдог бөгөөд жижиг уян хатан тоног төхөөрөмж өндөр хамгаалалт шаарддаг. Оюутлагын гүний уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн байгаль дээлтэй хувилбарыг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Түүнчлэн хамтрагч түншүүдийн хамтаар олон жилийн туршид судалгааны үр дүнд амжилттай хэрэгжиж буй инновацлог жишээ бол гарцаагүй, бензин түлш огт хэрэглэдэггүй батарей цахилгаан хөдөлгөөрт шийдэл болж байна. Манай батарей цахилгаан машины төсөлт маань өөрөө эхлээд одоо 2 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид нар нийтдээ 14 ширхэг машин одоогийн байдлаар далдуурхайд ашиглалтанд оруулаад байна. Манай төслийн өөрөө гол зорилго маань шинэ технологиг турших, нутагшуулах болон энэ тал дээр судалгаа мониторинг хийх байсан. Тэгээ одоогийн байдлын төсөл маань маш их амжилттай явж байгаа. Бензин түлш огт шаардахгүй хүнд машин механизм өнөөдөр уурхайн салбарт аль хэдийнэ нэвтэрч, ногоон, тогтвортой хөгжлийн төлөөх зорилтууд эрчимтэй хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Sandvik брэнд. Sandvik Mongolia компани зүгээс оюутлагын компанид 2023-аас 2024 оны 3 ширхэг батарей цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлсэн. Түүний нэг нь ард харагдаж байгаа TH550 гэдэг тоног төхөөрөмж маань. Уламжлалт энэ дизель тоног төхөөрөмжөөс ямар ялгаатай юм бэ гэхээр бүрэн эрчим хүчээ батарейнаас авч байгаа гэсэн. Батарейнаас цахилгаан авч байгаа. Тэгээд зардлын хувьд бол мэдээж дизель хэрэглэхгүй, operational зардал, үйл ажиллагааны зардал багасна. Засвар үйлчлэгийн зардал дагаад багасах боломжтой. Яагаад гэхээр тухайн машин дээр оруулж байгаа сэлбэг болон парцууд маань илүү бага хэрэглэгдснээрээ илүү багасч байгаа. Бүтээмжийн хувьд бол бас дагаад нэмэгдэж байгаа. Нэгд нь цаг ашиглалтын коэффициент нэмэгдэнэ. Дизель танк байхгүй учраас дахин төлс цэнэглэх шаардлагагүй. Батарейгаа солиод ашигласан тэр маань 5 минут дотор хэрэглэгдэж байгаа. Тэгээд батарей цахилгаан тоног төхөөрөмж гэж байгаа учраас ерөнхийдөө илүү хүчин чадалтай гэсэн дизель машин харьцуулбал. За энд харагдж байгаа нэг нь болохоор нөөц батарей маань байгаа. За одоо машин дээрээ дахиад нэг батарейтай, энэ дээрээ нэг батарейтай. За манай энэ Sandvik брендийн батарей цэнгэлж байгаа процесс болохоор 1 цаг орчим үргэлжилдэг. За энд батарейгаа одоо оператор маань цэнгэлж орхиод цэнэгтэй батарейгаа аваа явчихдаг. За тэгээд нөгөө батарейгаа одоо цэнгэн дуусаад хуржээд солих болгоод энэ батарей маань цэнгэн дүүрсэн байждаг. За тэгээд энэ батарей солих хугацаа маань өөрөө 3-5 минут гэхээр айгүй үр ашигтай байгаа. За тэгээд сул цогцолт үүсдэггүй. Ард харагдаж байгаа энэ 550 би тоног төхөөрөмж маань 50 тонны дамжтай. Энэ тоног төхөөрөмжийг хөдлөхийн тулд энэ яг энэ Sandvik гэдэг логотой 11 тонны батарей байгаа. Энэ батарей маань өөрөө swappable буюу одоо солигдож явчихдаг гэсэн. Нэг батарей дуусангууд нөгөө цэнэглэгдсэн батарейгаа ирээд авчдаг. Тэгээд буцаад өөрөө автоматар солигддог гэсэн. Хүний ямар нэгэн тусламж. Оператор зөвхөн кабин дотроос конопогийн удирдлагаар батарейгаа солиулж гэсэн. Уурхайн салбарт байгаль дээлтэй цахилгаан төхөөрөмжийг нэвтрүүлснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахаас гадна өгөөж бүтээмжийг нэмэгдүүлж зардал бууруулах эдийн засгийн гол хөшүүрэг болж байна.
Дизель түнштэй харьцуулахад нийт амьдралын мөчлөгийн зардал 17%-аар буурдаг болохыг BAS Epiroc-ийн хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар тогтоожээ. Normand брендийн хайжаа өргүүр батарей цахилгаан машин механизмын онцлогийг илэрхийлсэн 5 тоо гол үзүүлэлтүүд юу вэ? Батарейны үзүүлэлтээс эхлэе. Цагт 90 кВт-ийн хүчин чадалтай литий-ион батарей технологитой 700 вольтоор ажилладаг ийм төхөөрөмж байгаа. Энэ хайжаа өргүүр нь 2 цахилгаан мотортой 100 кВт-ийн хөдөлгүүр нь түн тэглэгтэй байрлаж байна. Normand брендийн Utilift загварын батарей цахилгаан өргөгч нь мөн л оюутлогын гүний уурхайн үйл ажиллагаа тасралтгүй өргөх боломжийг хангаж төхөөрөмжөөс гарах халалтгүй жолооч операторын тав тухыг хангасан эргономик шийдэлтэйгээд хүний ажиллах орчныг ээлтэй болгосон шинэлэг инновацуудыг шингээжээ. Батарей цахилгаан төхөөрөмжийн цэнэглэх процессыг та танилцуулж өгөөч. Энэ цэнэглэгчийг ашиглах бол маш хялбар үйлдэлтэй. Үндсэндээ цэнэглэгч машинаас энэ хэсгээс цэнэглэх хошууг салгаж машиндаа холбоно. Тэгээд хүлээнэ. Цэнэглэгч нь мэдээллийг автоматар машинтай холбож цэнэглэж дуусаад өөрөө зогсно. Ингээд л болоо. Ингээд цэнэглэх хошууг машинаас салгаж цэнэглэх станцад холбоод болно. Энэ хэдэн цаг цэнэглэх вэ? Энэ яг нэг 20-30% байхад бол 30 минут цэнэглэнэ. 30 минут. Та өдөртөө ер нь хэдэн удаа цэнэглэж байна? Явдал багтаа байх юм бол нэг цэнэгээрээ өдөртөө нэг юм уу нэг суурин газар ажиллаад хахад нэг цэнэгээрээ ажиллаж байна. Жог ингээ явдал ихтэй жоохон яваад ажиллаад байхаараа нэг 4-5 цаг ажиллаад нэг цэнэглээ дахиад ажиллах. Өдөртөө нэг 2 цэнэглэж. Харин оюу толгой гүний уурхайд батарей цахилгаан машины түншлийг амжилттай хэрэгжүүлж буй дараагийн хангамж нөлөөлөгч бол Epiroc брэнд. Тор байрхын зэрэгцээ өрөмдлөг хийх үйлдэлийг зэрэг хийх боломжтой хосолсон үйлдэл бүхий энэхүү брэнд нь дуу чимээ тусгаарлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж, ажлын үйлдэл хийх үеийн нөрс төрөгчийн ялгарлыг тэг хөв байхаар зохион бүтээсэн. Энэ нь ногоон доктортой өвчтөний төлөөх өндөр бүтээмжтэй инновац болж байгаа юм а. Манай энэ цахилгаан машины хувьд бол ерөнхийдөө яг үндсэн батарейнд 149 кВт цаг ажиллах тийм хүчин чадалтай. Тэгээд 800 ваттыг гаргадаг. Яг үндсэн тийм цахилгаан мотор нь болохоор ерөнхийдөө 157 кВт-ийн хүчин чадалтай 400 ваттаар ажилладаг тийм хүчин чадалтай тийм машин байгаа. Энэ 100% эко аюулгүй ажиллагаагаа юугаар одоо хамгаалтаар хамгаалагдсан. Одоо галын систем тэгээд одоо хүнд ямар л юу одоо аюул болон тэр болгоныг хамгаалсан юм системтэй. Сүүлийн үед ер нь ямар шалтгаанаар батарей цахилгаан төхөөрөмжийг хэрэглэдэг болсон бэ? Одоо гүний уурхайч нөгөө химэл агаараар дээрээс агаар жолт оруулж ирж байгаа. Дизель хэрэг маань илүү их нагаар гаргадаг. Тийм учраас агарын бохирдол гүний уурхайд хортой бохирдол их гаргахаас члэн сэргийлж цахилгаан техник гол техник ашигладаг. Аюул толгой гүний уурхай өөрөө өндөр стандарт одоо шаардлага тавьдаг шиг бас залуусын хамтын ажиллагааг их чухалчилж байна. Маш дэлхийн хамгийн шилдэг гэсэн брэндүүдийг хамгийн инноватлог төхөөрөмжүүдийг навчирч ашиглаж байгаа шүү дээ. Тэр Epiroc-ийн жишээн дээр надад нэг зүйл сонирхолтой санагдлаа. TES Mongolia, Epiroc, оюу толгой гэсэн энэ гурван хамтын ажиллагааг та бас тайлбарлаж өгөөч. За оюу толгой бол үндсэн толгой гүйцэтгэгч толгой компанигаар явж байна. Epiroc маань бол яг биднийг техникээр хангаж ажиллуулна. TES Mongolia бол сургагдсан оператор, ур чадвар бүхий оператор гаргаж уурхай бэлтгэний ажлыг гүйцэтгэх давуу талаар хамтран ажиллаж байна. Epiroc-ийн хувьд бол яг техник эвдрэл гэмтэл гарлаа гэдэг Epiroc-ийн дуудлагын засварчид, байнгын засварчид маань найдвартай харилцаа холбоотойгоор бид нэр одоо операторууд маань эндээс биднэрт тийм гэмтэл гарлаа гэж хэлэхэд операторууд ахлахууд маань цаашаа Epiroc-ийн засварчтай тийм гэмтэл гарсан байна. Тэн дээр очиж засах шаардлагатай байдаг гэсэн ажлын дагуу явдаг. Тэрний бүргийн дагуу засварчид маань тухайн ажлын байран дээр ирж юу шаардлагатай байгаа, юу хийх талаараа бүгдээр засварчид маань хийж гүйцэтгэж өгдөг.
Сүүлийн 2 жил гаруй хугацаанд оюутлогоо гүний уурхайд цахилгаан тоног төхөөрөмж нэвтрэх боломжийг судлаж, амжилттай нэвтрүүлж буй энэхүү түншлэл бодит өгөөж өгч эхэлснийг дараах жишээнээс харж болох юм а. Бидний энэ төслийн туршид бид нар мониторингийн ажилд бид нар явцад бид нар тухайн машины ашигт үйл болон хэрхэн одоо найдвартай ажиллагаа, эрүүл ах уу, мөн зарцуул гэх мэт зүйлийг бид нар голчлон илүү харж байгаа. Энэ явцад бидний гарсан үр дүн эхнээс нь гарч эхэлж байгаа. Үүнд цахилгаан машин маань эхнээсээ гарч байгаа үр дүн болохоор жижигхийлэл, дуу авиа гаргах, дизелийн DPM буюу тортог ялгаруулах, агааржуулалтын хэрэглээ болон ашиглалтын зарцуулалт гэх мэт зүйлээр бидний хүлээлтийг давсан үзүүлэлт байгаа. За тэгэхээр Rio Tinto группийн зүгээс оюутлогоо уурхай дээр Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацтай хамтраад хүлэмжийн ялгарлыг маш богино хугацаанд бууруулах юм технологийн шийдэл нэвтрүүлсэн 100% цахилгаан хүнд даацын машин механизм буюу хүнд даацын өөрөө болгогч машиныг оюутлогоо уурхай дээр туршиж байгаа. Одоогийн байдлаар 8 энэ хүнд даацын өөрөө болгогч машиныг үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. За энэ хүү 100% цахилгаан хүнд даацын машин механизмын одоо гол ач холбогдол нь бол уул уурхайн салбарт ногоон технологи, ногоон үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодиттой хөрөнгө оруулж, за үүгээр зогсохгүй одоо хүний нөөц, операторуудын ур чадварыг цахилгаан машин хэрэглээд суралцах, тасан зохицох ийм байдлаар томоохон ийм далайцтай цар хүрээтэй ийм өгөөж бий болгох үйл ажиллагаа болж байгаа юм байна. Тэгэхээр дэлхийн нийтээрээ бүхий салбарт тэр дундаа уул уурхайн салбарт бодитоор ногоон шилжилт хэрэгжиж байна. Энэхүү батарей цахилгаан өөрөө болгогч машиныг хаягдал, хадгалах байгууламжийн нөхөн сэргээлт болон өнгөн хөрс тээвэрлэлтэд ашиглах бөгөөд нэгж батарей ашиглалтын хугацаанд дунджаар 8 цаг бол батарей солих үйл явцад ердөө 7 минут зарцуулдаг. Энэ бүтээмжийг өндөр байлгах гол нөхцөл болж байгаа юм байна. Амжилттай олборлолтод нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг нь гарцаагүй ханган нийлүүлэгчдийн түншлэл. Бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нийлүүлж, зогсолтгүй үйл ажиллагаар хангах, цаг хугацааг чанд баримтлсан зардлын хэмнэлт, аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийг чухалчилсан өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдүүлсэн шинэ технологи, хомсдол, илүүдлээ сэргийлсэн нөөцийн оновчлол, байгаль орчин дээлтэй байдал зэрэг яагаад ханган нийлүүлэлт уулуурхай чухал гэдгийг дээрх үзүүлэлтүүд илэрхийлнэ. Mining Connection нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд оюу толгой уурхайгаас хүрлээ. Ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн уул уурхайн компаниуд хамтран ажиллаж, ялангуяа тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд маань цахилгаан хэрэглээг үн машин механизмын салбарт нэвтрүүлж байгаа бодит жишээг та бүхэнд газар дээрээс нь хүргэлээ. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.